Сайн байцгаана уу? Өнөөдөр осрон дамжуулах сэдвэр жишээ бодлого бодноо. За өгдөл дээр болохоор алхам, за шүдний хэлбэрийн коэффициент, ажлын гормын коэффициентыг өгсөн байна. За тэгэхээр бид нар шүдэд осрон дамжуулга дээр жишээ бодлого бодноо гэсэн. За D1 D2 буюу хөтлөгдөх дамарны хуваагч торгийн диаметр, альфа 1 бүслэх хүнцэг, за мөн 2 дугаар голын эргэлтийг өгсөн байна. За одлох зүйл маань болохоор хөтлөх дамартай харьцалтанд орших осрны шүдний тоо, хөтлөх голын чадлыг тодорхойлох нэ. За эхлээд болохоор хөтлөх дамартай харьцалтанд орших осрны шүдний тоог тодорхойлъё. За Z1 гэсэн үг. Z1 үржих нь альфа 1-ийг хуваах нь за 360 градус гэдэг нь болох нь байна. За альфа 1 гэдэг нь болохоор биднэрт байгаа. Тэгэхээр бид нар Z1-ийг тодорхойлно. За Z1 буюу хөтлөх дамарны шүдний тоо. За тэрийг болохоор диаметраас нь хамааруулаад тодорхойлж болно. M-ийг үржих нь за Z1 гэдэг. За тэгвэл Z1 гэхээр яах нь вэ? D1-ийг хуваах нь за M гэж тодорхойлох нь байна. За тэгэхээр D1 биднэрт байгаа. Модуль болохоор байхгүй байна. За модулийг болохоор алхмаас нь хамааруулаад тодорхойлж болно. За тэгвэл осрон дамжуулгын хувьд цилиндр араан дамжуулахтай ижилхэн шүдэт осрны хувьд тооцдог бөгөөд за алхам нь 9 гэж байгаа. С-ийг хуваах нь 314 болно гэсэн үг. За тэгэхээр модуль нь 286 мм гэсэн нэгжтэй гарч байгаа. За энэ модулийг болохоор стандарт шилжүүлэх шаардлагатай 286-ыг ойролцоо утганд болохоор 3 мм болно гэсэн үг. За энийг 1, энийг 2 гэд тэмдэглэжээ. За D1 манайхаар 80 гэж байгаа. За хуваах нь 3 болчихж байгаа. За 26.6 болно. За тэгээ шүдний тоо нь болохоор бутархай тоо байж болохгүй учраас энийг болохоор бүхэл тоо руу шилжүүлэн Z1-ийг 27 гэд авчих нэ. За тэгэхээр бид нэр 3 буюу за хөтлөх дамартай харьцалтанд орших осрны шүдний тоог тодорхойлох боломжтой боллоо гэсэн үг. За альфа 1 нь 125 байгаа. За хуваах нь 360 градус болно. За Z1-ыг нь за 9.3 гарлаа. За дараа нь бид нар болохоор хөтлөх голынхон чадлыг болохоор олно гэсэн. За хөтлөх голын чадлыг болохоор ургууд тооцоогоор тодорхойлдог модулаас нь хамааруулаад тодорхойлж болно. За тэгвэл яах нь К зэрэг за куб зэргийн язгуур дотор P1 за хуваах нь E1 гэдэг. За энэ модулаас нь хамааруулаад бид нар чадлаа тодорхойлох нэ. За тэгвэл яах нь EM куб хуваах нь К куб зэрэгтэй болно. За тэгээд E1 хуваах нь за манай нөгөө коэффициент маань гарч ирэх нэ тий. За тэгээд эндээс мэдэгдэхгүй байгаа зүйл нь болохоор E1 буюу одоо манай үндсэн 1-р голын маань эргэлт нь болохоор олох шаардлагатай. За 1-р голын эргэлтийг хурдаас нь хамааруулаад тодорхойлно. За B1 гэдэг нь болохоор P үржих нь D1 үржих нь E1 хуваах нь за 60-ыг үржих нь 13 зэрэг. За энэ томьёоноос хөтлөх голынхон эргэлтийг тодорхойлно. За тэгвэл яах нь B1 60 үржих нь 13 зэрэг хуваах нь P үржих нь D1 болно. За эндээс олох зүйл маань болохоор хурдыг олох шаардлагатай. Хөтлөх дамарны тойрог хурдыг олно. За тэрийг болохоор B2 хөтлөгдөх дамарныхаа тойрог хурдаас хамааруулаад тодорхойлчихно. За P-г үржих нь D2 үржих нь N2 хуваах нь за 60-ыг үржих нь 13 зэрэг болно гэсэн үг. За 314 за D2 үүдэл дээр байгаа 300. За мөн N2 байгаа. N2 нь 254. За 177 хуваах нь 60-ыг үржих нь 13 зэрэг болно гэсэн үг. За манайхаар хурд маань тэгвэл яах нь 399 м/сек гэсэн нэгжтэй гарна. За энийгээ 4 гэж тэмдэглэжээ. За шүдэт осрон дамжуулахын хувьд хөтлөх ба хөтлөгдөх дамарны тойрог хурд нь хоорондоо тэнцүү байна. За тэгвэл B1 B2 нь тэнцүү буюу манайхаа B1 нь олдсон байна тий. За тэгвэл 399-ийг үржих нь 60 үржих нь 13 зэрэг хуваах нь 314. За D1 нь 80 байна тий. За тэгвэл эргэлт нь за 953-102
За нэг чинь эргэлт минут гэсэн нэгчтэй гарнаа. За 1.5 гээ тэмдэглэжүүл бид нар одоо үндсэн хөтлөх голынхаа чадлыг олох боломжтой байна гэсэн үг. За модуль болохоор олцсон. Э1 код зэрэг үржих нь Э1 нь болохоор 953 100-2. За манай коэффициент маань болохоор 35. Энэ код зэрэг үржих нь 1.5 болно гэсэн үг. За тэгэхээр чадал маань болохоор яах нь хариу маань 0.4 кВт гэсэн нэгжтэй гарч байна. Ингээд бид нар болохоор шүтэд осрон дамжуулахын хөтлөх дамартай харьцалтанд оршихуй осрны шүдний тоо, за хөтлөх голын чадлыг тодорхойллоо.